Талархлын нөхцөл. Эрт цагт Германд өсвөглөн болж их ядуурсан үе байдаг. Тэр үе тохиолдсон явдал. Нэгэн өвгөн эзэн өсөж буй хүүхдүүдийг цуглуулан талах өглөө. Энэ шудаанд та нарт зориулан талах хийж авчирсан. Нэг хүн нэгийг идэх хэмжээний талах байгаа. Заавал нэг нэгийг авах хэрэгтэй шүү гэж хэлв. Хүүхдүүд бүгд л яран талахыг авч явцгаалаа. Хамгийн сүүлд үлдсэн Гречин гэдэг жаахан охины авах ээлж болоход хамгийн жижиг талх нь үлдсэн байлаа. Тэр талхыг аваад "Өвөө, талх өгсөнд маш их баярлалаа" гэж хэлээд харьлаа. Дараагийн өдөр хүүхдүүд бүгд л өчигдрийнхтэй адил яаран аваад харьцгаалаа. Гречин мөн л хамгийн сүүлд хамгийн жижиг талхыг авангаа "Өвөө, үнэхээр их баярлалаа" гэж хэлээд явлаа. Гэртээ хараад талах идэх гэтэл Гречинд их сонин зүйл тохиолдлоо. Ээжтэйгээ хамт талхаа хуваатал талхан дотроос 6 ширхэг мөнгөн зоос гарч ирлээ. Маш их гайхсан ээж нь энэ зоосуудыг авч яваад тэр өвөөд буцаагаад өг гэж охиндоо хэлв. Охин өвөө рүү эргэн очоод "Би талхаа идэх гэтэл дотор нь 6 ширхэг мөнгөн зоос байна. Энэ таны зоос учраас буцааж өгөхөөр ирлээ" гэв. Өвөө, талархаж чаддаг сайн хүнд шагнал болгож өгөхийн тулд зориудаар талхан дотор хийсэн юм аа. Санаа зовлтгүй. Чи аваад яваа гэж хэлв. Талархлыг мартаж болохгүй. Тэнгэр газар, байгаль дэлхий аав ээждээ талархаж амьдраарай. Тус дэмийг нь хүртэж буй бүхий л хүндээ баярлалаа, талархлаа гэж хэлж байгаарай. Талархлаар дамжуулан улам бүр аз жаргалтай, амжилттай, сайн сайхан амьдралыг бүтээгээрэй гэж хүсэн өрөөё. Анхаарал тавьсанд баярлалаа.